Бүгдэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Чи нэг ертөнцид өгсөн ч нөгөө ертөнцид амьд байвал яах вэ? Өгсөн гэдгээ санаж байгаач амьд байгаагаа гайхан зогсохын нэмэгтэн урд нэгэн зочид буудлын самбар байдаг ба хажуу тишээгээ хартал сүрдмээр том буудал байдгийн. Ороод асуудал амьд болон өгсдийн ертөнцийн хооронд оршдог зочид буудал. Хэрвээ чи өгсөн бол аль эсвэл өгөх гэж байгаа бол энэ зочид буудал руу буюу энэ ертөнц рүү орж ирдэг гэж ойлгоход болно. Чи өгсөн жишээ орж ирж болно, аль эсвэл өгөөгүй байсан жишээ орж ирж болно. Тэрнийхээ хариуг мэдхийн тулд л байдаг газар болж таардаг. Нэг үгээр бол чи ямар ч зүйл зүудлээгүй яг л бодоо болж байгаа цаг дээрээ сүнс чинь биенээс чинь гарчхаад орох уу гэдгээ шийддэг газар буюу буудлаа. Чамайг өөрөөр чинь шийдвэр гаргахын тулд чиний царай бас жинхэнэ нэр чинь хэн байсныг устгаад чи юу ч санахгүй зөвхөн урдаа харагдах галан толгой буюу энэ буудлын менежерийн царайг л санаж байгаа. Тэр дотор менежерээс өөр танилтай болтго нь үйлчлүүлэгч Атори байлаа. Энэ буудалд орж ирэхэд цаанаас нь өрөө бэлдээд дурсамжтай холбоотой эд зүйлс өөрөө дотор нь байх учиртай тэр учрыг нь тайлж чадвал нэг гэсэнтэй амьд эсвэл өгсөн гэдгээ мэдэх боломжтой болтгоо. За өрөөнд юу байна? Ор, шүгэ, нойл байдаг юмнууд байна. Гэхдээ зөвхөн харагдах талаасаа өрөөнд нь үлгсэн байсан нэг зургийг аваад үзтэл хойно нь авчулсан байсан нэгэн тасалбар гараад ирдэг. Тоглолтод очсноо санаж гих мэтчлэн өрөөгөө илүү ухвал илүү хэцүү байгаа. Дараа нь шүүгээ онгойж дотроос нь зүнх унаад гадаа байсан Аторид Цукахара Неко миний нэр гэснээр ядчил өөрийнхөө жинхэнэ нэрийг мэдэж авахаас гадна царай нь хэвэн болдог. Зочид буудалтай танилцгаа тэнөөчлээд явж байтал бас нэг өөр зочинтой таардаг. Энэ хүн нь одоо хүүхэд нь гэх юм уу да хүнтэй нэхийг харьцдаггүй зүгээр явж байгаад Некотой таарад буцаад явцдаг. Буудлал юм хойно зоогийн газар байгаад тэнд нь Неко хоол идэх гээд орсон чинь Ямаа авиртай эмэгтэй бас сармагчин ах хоёр ярьсан чигээ дугтаа сууж байдгийн. Ямаа авиртай эгчийг мэнэ харин энэ сармагчин Кирико. Захиалга өгчөөд идэхгээ суусан чинь гаднаас менежер нь орж ирээд шар айрыг нэхэд эхэлдэг. Мэдээж ажлын бус цагаар уух нь ойлгомжтой. Тэгэхэд нэг хөзүүн хөзөр болсон эмэгтэй ирээд Аторыг өөр хүнтэй андуурдаг. Тэр хоёрыг харж зогсох хүмүүстээр нэмэгдээд төрөүний охин гарч ирж барьсан юмнаас нь харвал энд ажилтгийг нь ойлгож болно. Бас энэ охин Рүүри гэдэг шүү за. Бас нэг энэ зочид буудлын нэг амар юм нь тэр хүний дурсамжийг сэргээхийн тулд өрөөг нь өөрчилж болдог. За нөгөө карттай эмэгтэйг дагуулаад өрөө рүү н орсон чинь их гэрэлтэй өрөөтэй үзэж хардаг эд зүйлсээр дүүрэн өрөө байдгийн. Нөгөө түрүүний андуурсан гэд байсан Атори шиг царайтай хүн нь үзмэрч байхаас гадна стрим хийх хүн болж таардаг. Тэрийг биширдэг болоод хамаг юмыг аваад бүх мэрэг төлөвт нь үзүүлээд мөнгөгүй болоод зээл төсөөрөөгаад шилэн бөмбөлгөөр толгойдоо цохиулаад энд ирсэн байдаг. Угаасаа үнэт хэрэггүй шүү. За тэгэхээр энд ирсэн учир начраа бүгдийн сайхан олцсон болохоор одоо буцаад амьдын ертөнц рүү буцахад асуудал байхгүй гэж зочид буудлаас Неко орснээс хойш анхны зочин гарч байгаа юм. Нэгэн хүн хүмүүсээс зовтож байгаагаар эхлэхдээ зэрэгцэн Неко маань тэр том зочид буудалд ажилтнаар орцсон Аторигоор ямаа заалгуулсан шигээ байсан чинь Атори өөрийнхөө жоохон ч гэсэн талыг Некод хэлдгийн. Би хурдан зочид буудалд ажилдаг байсан юм л да. Одоо хүртэл нэрийг нь санаж байна гэд багч гэсэн ярилцахад дундуур нь өнөөх менежер орж ирж нэгийг нөөр хэсэгт ажиллуулахаар болдгийн. Тэрийг нь Неко хийж гаднаас дахин нэг зочин орж ирдэг. Тэр нь шууд мөрөйтө тоглох уу гэд Некогоос асуугаад дараагийн энд ирэх хүн нэмэгтэй юу эрэгтэй юу гэдэг дээр мөрийцээ гэд хэлсэн чинь Рүүри гараад ирдгийн. Зочин маань нэг мөрийгөө алдлаа. Мөрийн дөө зээж хожиггүй ч мөрий тавих дуртай зочин маань бүгдийн өрөөндөө цуглуулж хагаад даалуу тоглоод эхэлдэг. Тэр хэдийг тоглож дуустал Неко гэрийг нь ажигласаар утас олоход утсан дугаад эхэлдэг. Утсыг нь авахд ээж нүгэмээр хоолой. Өнөөдөр ирнэ үсттэй. Дуртай хоолойч нь хичгсэн шүү. Бүгдийг нь мэдж байгаа болохоор хурдан эргээд ирээрээ гэж хэлдэг. Сонсон зүйлээ Аторид хэлэхэд энд дуудлага ярина гэж байхгүй. Чиний сонссон зүйл бол энэ тэр зочны дурсамжинд нь үлдсэн хоолой. Тийм болохоор л дуурж байгаа гэд тайлбарлахад Неко өрөөлөн нүвч дурсамжийг чинь буцаахад тусал яа гэд хэлсэн чинь багаар ярих тоолондоо санцаар нэлээд их өрн дунснаа мэдэж хүмүүсээс мөнгө зээлж мөрийтэй тоглож алдсаар бүр сүүл рүүгээ ээжиндээ очиж мөнгө олох зүйлийг хулгайлаад тэгж байгаагаа санаж энэ ертөнцид нэг хайрцаг гарч ирж онгойлгож үзэхэд өөрийнх нь гарын үсгтээ хууз гарч ирж нэрээ санахтай зэрэгцээд
өрөөг нь шороогоор оччихдаг. Дотроос нь Андог гаргаж ирэх гэж ухсаар хүч дутаж Аторыг дуудаад гаргаж чадсан ч нэгэнт өрнөөс болоод бодит амьдрал дээрээ өөрөө булуулсан ээжээсээ уучлалт гуймаар байгаа ч өгцөн болохоор дурсамжтай үлдсэн тэр утсаар ээж рүүгээ залгаж уучлалт гуйснаар бүх зүйлийн учир олдож энэхүү зочид буудлаас гардаг. Үргэлжлүүлээд дараа нь цэцгэн толгойтой зочин ирж өрөөг нь Неко зааж өгөхөөр өрөөлүүнд дагуулад явж байхад өөрлөө нь харахад бүрэнхий харагдаад эхэлдэг. Өрөөлөөнөрч бүх учраа тайлбарлаад цог дурсамжийн санахад туслах зүйлийг хайтал гэр бүлийн зураг байдаг. Яг тэрнийх нь хажуу талын дэвтрийг аваад нээтэл өгсөн үний зураг хажууд нь тайлбарын бичсэн байхаас гадна өөрийгөө тайлбарлахдаа би бол мөрдөгч наадахч нь хохирогчдын жигсаалт байхгүй юу гэд нэг ном хараад царай нэвийн болчдөг. Манай хоёрч танилцж Масаки Осото гэдэг л гин. Ям хом идчихэд буцаад иртэл өрөөнийх нь байрлал солигдож Осотож гайхаж Некож учрыг тайлбарлаад өрөөг нь дахин нэгжиж шүүгээ онгойлоход хувцас ойж тэр нь норцсон бүр ингээд Неко мөрдөгчөөс тутгааргүй гэрхаа болохоор цараалжнаас татаад дотор нь байсан нэг эмэгтэй зургийг хараад байж байтал найз охиных нь зураг нь байдаг. Гадаач бороо орж удалгүй Осотож цусаалтаад тэр дороо унаад өгдөг. Осотогийн өгсөн түүхэнд болонгууд бороотой өдөр алхаж байгаад явж өнгөрөх машинаас зайгаа барих гад хойшилж байгаа түрүүний сараалжин дээр халтраад доошоо хойшоо унтсан байдаг. Цэрэгтэн өрөөнд нь цай бэлтцсэн бараг л бүх ажилчид байхаас гадна Неко Осотог хэн болохыг нь гадарлаж эхэлдэг. Осотог мөрдөгч биш нэрийн хуудасаа харуулсан ч тэрийг нь хинч хийж чадна гэдэг үгээр нэцаагдаад дараа нь сургуулийн дөнгөний хуудсыг гаргаж ирж бүх хичээл дээрээ сайн байхаас гадна энийг өөрөө тайлбарлахдаа мөрдөгчийн ажлаа давхар хийдгээ гэж тайлбарладаг. Гэхдээ бол угаасаа удлаа. Тэгээд сурдаг сургууль нь бүр ангаахын сургууль, нэг үгээр бол ямарч боломжгүй гэсэн үг байхгүй юу? Нэг ангаахын сургууль дээр нэмээд нөгөө нэг найз охин гээд байсан зураг дээр их хүн нь найз охин нь биш дараачийн бай буюу хохирогч эмэгтэй зураг болж таардаг. Бүгдийг нь оноод хэлсэн чинь жинхэнэ дөрхөө харуулж рүүрийг барьцаалаад алах гэж байсан ч Атори нэг чухал зүйл хэлдэг нь энэхүү албалт хамруу явдаг. Хизээч амьд ертөнц рүү буцаж чадахгүй. Үлдсэнийг менежерээс асуугаарай гэж зохиод бариад авдаг. Яг тэр үед менежер орж ирж нэмэлт мэдээлэл буюу энд болсон зүйл зөвхөн эндээ л үлдэнэ. Та нарын хэн ч эндээс гараад энд өнгөрүүлсэн дурсамжтай буцаж чадахгүй гэд хэлэхэд эргэлцсэн байдалтай байсан ч нэг баталгаа нь амьд ертөнцөө та нар энэ зочид буудлын талаар сонсч байсан уу гэд бүх зүйлийн учир тайлагдсан юм чинь буудлаас мэдээж гарна. Гэхдээ буцаад ороод ирдэг л дээ. Яг яагаад тийм мэдэхгүй л дээ. Гэхдээ өгсөн үгүйгээ мэдэхгүй байна гэд тэрийгэ мэдхээс нааш эндээс гарахгүй байж болно үсттэй гэд хэлдэг. Энэ алуурчин одоо эргээд ирсэнд хинэл дуртай байх втэ. Гэхдээ дүрэн бол дүрм энд байгаа зочин болгоныг хүндлэх нь өөр юм чи одоо яалтай үдээд тийм ээ. Өнөөх хэрэгтэн өрөөг нь цэвэрлэж буй Некод гомдол мэдүүлээд зочны хуваар хүсгэд чи Аторитой солигдчихгүй юу гэд хэлдэгч Неко удалгүй Атори дээр ирээд болсон учраас илтэл Атори солигдох уу гэхэд одоо солигдвол энэ муу гэд ярьж байсан чинь заа юу гаднаас шинэ 2-2 зочин ороод ирдэг. Бас л асуулт асууснаар ерөнхий ойлголтоо аваад өрөөрөө дагуулад явдаг. Өрөөг нь нэгжиж утсан толгойтой өрөөг нь нэгжиж утсан толгойтой ахлах сургуулийн дүрмттэй энэ хүүхдийн бас энэ хамгаалтын багтай энэ хүний дурсамжийг нь олох гэд ухаж агаад нэг нь өргөмжлөл авсан бичгээсээ нөгөөх нь төрсөн өдрийн мэд гэсэн захианаасаа нэрээ олцгоож хоёулаа бие биенээ мэддэг болж таарж байгаа юм. Ахлах сургуулийн хүүхдийг нь Нагомо харин энэ багтай нөхрийг нь Кё гэдэг шүү за. Нэрээ олоод баярлаж байхыг энэ өнөөх халуурчин сонсцсон очих гэтэл Неко болиулдаг. Осотож хоолны газар руу явхад өнөөх сармагчаа анхуу суудсан. Чи ямар их байлах дуртай юм? Эмэгтэй хүн алмаар байвал энэ зөндөө биш үү? Нэг дүрм нь хүн алхал юм бол там руу явна. Сайн бодмод гэд дэмжиж байдгийн. Өнөөх хоёр маань хоолоо захиалцсан хажуугаар нь яриад сүйд рүүгээ бие рүүгээ орилоод хэрэлдэж байхын Осото арж байдаг. Чи угаасаа бэлтгэлдээ очдоггүй үсттэй. Энэ сүүлийн жил хариуцлага чамд ердөөсөө алга. Клубийн хамгийн сайн нь бэлтгэл таслаад байвал одоо яах юм? Гэхдээ тэр чинь найзын маань төрсөн өдөр штэ. Давхцчаад байна шүү те. Очихгүй бол муухай зү. Эвтрээ тоолоо идэл та гэсэн ч тоолгүй өрөөлөгөө явцдаг. Осото яаж зүгээр байх вэ? Тэгж байтал өрөөлөгөө давууртайгаар алхах Кёг Неко арж яриа өдөхөд
Энэ зочид буудлаас хурдан буцах арга байхгүй юу? Дахиж энтэй хэрэлдээд байж чадахгүй гэдгсэн чинь нөгөө талд Осото хуурамч буюу бас л өөрийгөө мөрдөгч гэж ахлах сургуулийн гений хүүхдэд итгүүлээд хамт суугаад амждаг. Тэг хооронд өрөөг нь танилцуулдаг ч гол биш болохоор шууд яаж энэ хоёр цогтаа энд орж ирсэн түүхийн нэрий. Бас л төрөөний асуудлаас болоод цугтаа нэг өрөөнд ярилцах гад ирсэн чинь ахлах сургуулийн охин нь бүр залхацсан Хён клубээс гар гэхэд дотроо хатгалж байсан бодлоо хэлээд намайг ялахаар чи өргөлж ууралдаг байсан гэд хэлсэн чинь хажуудаа байх төмөр зүйлтэй 50 өрийг зохиод тэр хоёр хамтдаа энд ирсэн болж таардаг. Нөгөө Осото ч тэрийг нь гадралцсан ахлах сургуулийн хүүхдийн өрөөнд ороод ирсэн чамайг тэр найз чинь алдсан штэ гэд тэр нь охиныг одоо их л айлгадаг юм байна л та. Тэ. Хёгийн өрөөнд орж ирээд ойрхон сэлмээ аваад энэ зочид буудал дөрвөн байдаг нь амьд хүн өхвөл оронд нь өгсөн хүн амьд хүн болоод амьдын ертөнц рүү буцдаг гэж дөрвөн байдаг гэсэн. Тийм болохоор одоо чамайг ална гэд хойноос нь хөөсөөр нуруугийн зүсээд ахлах сургуулийн хүүхэд нь Сандра цэлмээ унгаад байсан ч одоо тэгээд бүх зүйл өөрийгөө буруутай чи миний оронд амьдын ертөнц рүү яваа гэд сэлмийг аваад өөрийгөө бүх зүйл буруутай уучлалт гуйгаад Нагомо буюу ахлах сургуулийн хүүхдийг өөрийнхөө оронд буцаад явуулах гад хоолойроо сэлмээ оруулцдаг. Мэдээж тэр дүрм нь худлаа гайхалтай зохиолч болох Осотогийн зохиосон дүрм байдаг. Хүн алсан болохоор там руу явах хаалга нэгдэж тэрийг нь харан зогсох Осотогийн царайг хардаг. Дахиад шинэ хосууд гэмээр дотн хоёр хүн байхаас гадна толгой нь холуу болсон эмэгтэй, эрэгтэй, бас гутал нь толгойтой эрэгтэй, эмэгтэй ирсэн байдаг. Удалгүй өрөөнөөс нь дэвтэр олоод өөрт нь нөхтөл зохиолын хэсэг байдаг. Бас хулуун толгойдтой энэ дээр эхнэр нөхрийн дүр тоглосон гэдгээ сандаг. Дотор нь нэг цаас байж байдаг, нэгэ тартал гэрлэлтийн гэрчлэгээ байдаг ч гайхдаггүй. Харин ч баярлаа дараагүй л хувь заяа минь гэд байсан ч гэрлэлтийн гэрчлэгээг дахиад тартал нэрээ санвал дүр төрх нь хэвийн болдог ч энэ хүн дээр тэгээгүй болохоор өөрийнх нь нэр биш болж таардаг. Төрөний дэвтрийг хулуун толгойдод үзүүлтэл өөрийн нэрийг олж царай нь хэвийн болж тэрийг нь харсаар өнөө Осото Неког дуудаад кофе илгүүлэх гээд тэнд байгаа кофег аваад ирээ гэд явуулцдаг. Тэр хоёр ч өрөөлөгөө ороод өрөөг нь дахин нэгжээд олсон тэмдэглэлийн өөрсөнд нь харуулхад хоёр өөр ижил нэг өдөр өөр юмнууд төлөвлөсөн бичсэн. Нэг нь болцоотой, нэг нь ажлын үнэтэйгээ загслах гэснээр баг зэрэг хагаралтаа дамждаг. За тэгээд гомдоод гэхүү уурлаад гэхүү гадаа тагтан дээрээ гараад Неко өөрийн багц болов гаргаад доошоо явуултал барьж байсан зүйлээ үлдээгээд явцдаг. Онгоолгой тартал нэгэн үнсгэлжингийн тоглоом байж дээд талд нь байх цаасыг хардаг. Доошоо буух гэж байтал Неко цармагч ах энийг ашиглаад үзээрэй. Ой зүйл харан шуугээд дурангаа өгөөд явуулдаг. Осото өөрөө ирээд Неко тэр хоёр яаж игээд харагдаж чаддаг ч өөрийнхөө нэрийг санахад гутлын жинхэнэ дөрөх нь гараад ирдэг. Энэ хулуун толгойд нь болонгууд ийм хүнтэй би лав хизээч үерхээгүй шүү. Чи одоо үерхсэн үнэ сандгүй юм хусгад гэх нь холгүй хэрэлдэж байтал Неко маргааныг нь таслахын тулд бас яагаад энд хоёулаа зэрэг ирсэн бэ гэдэг зангилааг тайлах нэг зураг үзүүлдэг. Тэр зураг нь саяны цаас байхаас гадна энэ эмэгтэй бас эрэгтэй энэ эрэгтэй сайн болохоор хүүхэд нь хулгайлаад сүрдүүлээд хүүхдээ аврах гэж байгаад энд ирсэн болж таардаг. Учраа лоо гэд байж байсан ч Осото алуурчин болохоор чи хайртай хүндээ нандин дурсамжуулдэмэргүй байна уу? Тийм дурсамжтай болчихвол чамайг лав хизээж мартахгүй гэд өөрөөр нь амийн орлуулцдаг. Дараа нь бид нарт дурсамжаас эцэг Кен харуулах бүрээ тоглож буй Аторыг харуулдаг. Зочид буудал дахин нэг хүнч биш бүр хүүхэд ороод ирсэн муурын араас хөөгөөд эхэлдэг. Тэгсэн чинь орох хаалгаар нэг хүн орж ирж муурыг бариад авдаг. Тэр муур яадаг учиртай, ямар учиртай муурыг хэлж мэдэхгүй ч энэ хүү тэр муурыг хөөсөөр агаад энэ газрыг олсон юм байлээ. Тэгэхээр энэ хоёр цуг ирээгүй гэсэн. Тус тусынх нь өрөөлөө дагуулж явлаа. Өрөөг нь сонирхолвол энэ гай нилээн хөгжим топитой өрөөнд нь янз бүрийн хөгжимтэй холбоотой зүйл байдаг. Тэр дундаас нэг хөгжмийн хайрцаг анхаарлыг нь татаад онгоолгоод үзтэл бүрээ байж байдаг. Таньдаг зүйлээ харсан чинь дурсамж нь баг сэргийх Аторийн хөгжмтэй тэр тусмаа бүрээтэй нэлээд ойр гэж ойлгоход болно. Харин хүүгийн өрөө нь сансрын зүйлээр дүүрсэн том болохоор сансрын нисгэгч болно гэд авч өгсөн хүн чинь ээж нүгэд асуухад ээжтэй дург вэ гэд гүүгээд явцдаг. Осото харагдаад
Эн чин энд ирэхэд арай жоохон биш үү? Надад ч нэг хамаагүй л дээ. Том болохоор ирээрээ. Гэсэн чинь ирцэн болохоор одоо том болж чадахгүй лөө гэхэд муур нуурлаж зэрэгцээ Некож орж ирдэг. Бас өнөө хөгжимчин ах хүү ирж өнөө хүүхэдтэй хамт төгөлдөр хурд оглоод тооллож ингэж байгаавчдаа энэ хүү ээжийнхээ талаар дурсдагч дараа нь дахиж ярьдаггүй. Неко цэвэрлэгээ хийсээр Аторитэй дараад Аторич өрөөлөөгөө дагуулж ороод өнөх пянзыг харуулад энэ хүн бол төрөний зочин болох Огава Такаши. Аторигийн бүрээнд дурлах болсон шалтгаан нь Такаши шиг эрч хүчтэй сүнсэн хүртэл мэдрэгдэх тийм сайн бүрээчин болно гэд Америкт очсон ч нэгэн төгөлдөр хуурч чиний хөгжим огт сэтгэлээсээ тоглохдохгүй байна гэж хэлснээс болоод буцаж гэртээ ирээд бүрээгээ аясан ч ганц хайж чадаагүй юм нь энэ пянз байдаг. Тэр түүхийг нь сонсон Некож багхан ч болов сэтгэлийн дэмжээд дуртай хүн чинь энд ирсэн бол сайхан ярилцал та гэд байсан ч Такашин хэдэн жилийн өмнө зүрх нь муу байснаас болоод энд ирсэн байхаас гадна Аторигийн ганц хийх ёстой ажил нь бүрээ тоглох биш дурсамжийг нь буцааж олоход туслах штэ. Туслахаа дөрөөрөө нартал нүүр нь хэвийн болцсон дуугаа сонссон шигээ сууж байдаг. Тэр хоёр ч ярилцаад харин нөгөө тал жинхэнэ одоо ингээд хууц энэ дээр оймсон тэн дээр те мандаш нь одоо би байхгүй ч юм уу тиймэрхүү байдаг. Тоос ихтэй болохоор ханиалгасан ч нурууг нь зөөл нор зохих энэ хүү ээж над дээр ингэдэг байсан юм аа гэж байтал муур нь нэг цаас авчраад Некод өгөхөд хүү нэрээ санаж ханиалгаж эхлэхийн зэрэгцээ доороос нь гулгуур гарч ирж мууртайгаа ноцолдоо доош унсаар цус гарч бүх зүйлийг сансан нь энэ байжээ. Батраа өвчин сэтэрдэг учраас амттай ойртож болохгүй гэж ээж эхэлдэг байсан л та. Гудамжаас олсон нөгөө мураа бариад гэрлүүгээ ортол ээж уурлаж ууралсан надад санаа тавьсандаа л юм л та. Тэгэхэд би уурлаад гадаа улсуурн дээр сууж байсан юм. Өөртөөхөө заал ярьж мөрөдлийнхөө талаар бодон сууж байлаа. Тэр үед мууртай хитрхээ ойртож өвч маань сэтрээд унтчихсан. Ээжигээ ойлгоод ах хүүч маань сүүлийн удаа бүрээгээ шиглүүлснээр зочид буудлыг орхин явдагч бүрээ нүлдснээр яагаад ингэж бүрээ нүлдчихвэ гэхэд гээд учрыг нь асуудал заримдаа ингээх тохиолдол байдгаа. Наатаха Аторид өгчихөө юу? Дурсамж нь болог гээд Аторич авдаг. Өглөө дөнгөж ширсэн байдалтайгаар явах Неко замдаа Рүүритэй дарахад өрөө доторх нь цөмөрсөн байхыг хардаг. Рүүри ч өөрөө шууд би энэ ачааны машин мөргүүлсэн юм уу л гин. Амьдын ертөнцид нэлээд хүнд байдалтай байгаа гэд яваад өчтдөг. Та нар дэлхийе мартчих энэ зочид буудал чи ажилвал чамд цалиу өгдөг. Рүүри өөрийнхөө биеийн байдлыг мэдж байгаа хэрнээ яагаад буцахгүй байгаа вэ гэвэл илүү их хадгаламж үүсгэх гэж болж таардیں۔ Гэхдээ төлбөр нь мөнгө биш цаг хугацаа байдаг. Нэг үгээр бол чи цаг хугацаа буцааж чаднаа л гэсэн үг. Дахин зочин ирж нэлээд яриасаг хүн байхаас гадна өрөөлөн дагуулад ороод би дурсамжийг чинь олоход тусал яа гэд хэлэхэд чи айчхуу би доор байгаа баар руу орлоо гэд арчдаг. Ширээн дээр халагдах хөрөгдөл гэсэн бичиг хүний нэртэй сэвүүр барьсан зураг гэд байж байсан ч өнөөх гайхал болсон оос одоо орж ирсэн харсан шигэ байж байдаг. Харин доор өрөөний эзэн болох хүн нь менежертэй ярьсан шигэ ууцсан сууж байдаг. Ууц дуусаад өлсөд хоолны газар асуудал Аторыг замчлаад явдаг. Өнөөх хоёр эвтэйхэн маргалцаар л Осото гарахаасаа өмнө гимт хэргийн шинж байна л та. Хүлэн зөвшөөрмөргүй байгаа чи бид хоёрын ямшиг боддог арга адилхан болохоор ойлгочихол байх. Одоо туслах гэдэг юм бол ажилдаа норчооч тий. Хоолны газар хоолоо идээд амттай байсан болохоор талархлаа илэрхийлмээр байна. Таваач нэнд байгаа юу? Би өөрөө очиод хэлмээр байна гэд Рүүритэй уулздаг. Ийм жоох хүүхэд хоол хийж байдгаа гэд насын асуудал 14-тэй байхаас гадна эцэг ихтэй юу гэхэд нүрээ буруулдаг. Рүүри тийм үйлдэл гаргасныхын дараахан биднэрт Рүүригийн талаар жоохон жолон мэдээлэл өгдөг нь Рүүригийн эцэг ихтэйгээ нэлээд тааруухан бас ихэнх зүйлийг ганцаараа хийж чаддаг болохоор хүний тусламж авалгүйгээр хийчихдэг. Бас дотроо их юм хадгалдаг байхтаа гэд яваад Некож Рүүритэй ярих гад юм олдохгүй болохоор ширээн доор унтж байсан менежерээс асуудал Рүүригийн түүх хардаг. Аав нь төрөний харагдах эмэгтэй өрийг дарахын тулд үхтлээ ажиллаж гэртээ огт өрдөггүй болсноос гадна үеийнхээ хүүхдүүдээс холдож тийм байдлаа харуулахгүй тулд зам гарч байснаа буцснаас болоод энд ирсэн байдаг. Рүүри яарангүйгээд галтайгоонд ортол тэнд нь өнөөх зочин будаа шарж байдаг.
Хинт хийсний асуудал нэгэн жижиг цанц бариад нэрээ санчихдаг. Хүүхдээ алдаад өөрөө амиа орсон юм шиг үнэлээ. Зочин дээшээ гарахад рүүрич мөн дээшээ гарч ардаас нь нөгөө хэд дагаад гардаг. Өрөөнөөс юу болсноо хэлээд тайлбарлаж байтал мөнгөөр бороо ороод эхэлдэг. Харахад гоё боловч яаж олсныг харуулахад өнөөх зурган дээр байсан найз нь чамд хүүхдэд ижээхэд мөнгө хэрэгтэй гэлөө. Тэгвэл амархан болоод их мөнгө олох арга байна шүү. Суглаагаар хүмүүсийг ловирдэж мөнгө олоход л болно. Чиний ажил бол зүгээр л холбогдож байгаа хүмүүстэй уцаар ярих. Мэдээж муу бүхэн эцтэй ихэд баригддгийн адилаар баригдаад найз нь зүхтдагч энэ эмэгтэй өсөрж яаж игээд барьж чадсан ч харамсалтай нь унснаар энд ирсэн болж таардаг. Рүүритэй ч нэлээд ойрхон санагдсан болохоор уурлаж өөрийнхөө бурууг ойлгодог. Дараа нь хоолыг амтрахан эзнэр бүх зүйл дуустдаг. Неконы хамтлагийн тухай ярихад тэр хамтлагийн гишүүн нь зочин болоод ороод ирдэг. Энэ хүнээс гадна нэлээд хэдэн хүн байдаг. Некоч баярлаастай өөр зочин түүнийг нь мэддэг байхаас гадна одоо үнэхээр л айдл гэх юм уу та тийм байдаг. Гэсэн жаатороогоос асуудаг нь энэ хүн болох Канеконо яаж царай нь хэвээрээ бас нэрээ мэдээд байгаа юм бэ гэд асуусан чинь энэ хүн бол Японд аяар танигдсан хүн шүү дээ. Тийм болохоор царайгаа санах нь бусад хүмүүсийнхээс арай хүчтэй. Ягаад гэвэл бараг өдөр болгон биднээс 10 дахин ихээр өөрийгөө толддог учирдаг юм чинь гэд санах нь юу н ойлгомжтой байх л та гэсэн ариу өгдөг. Дэнтэн радио байхаас гадна зөв тохируулбал амьдын ертөнцтэй хүртэл холбогдож чаддаг гэхэд Канеконо ашиглахыг хүсээд Неко Хатори хоёрч тохируулахад нэгэн мэдээ явж байна. Канеконог нас барсны мэдээгээр дамжуулж байдгаас гадна мань хүн өөрөө хүртэл мэдээгүй юм шиг байна лээ. Хамтлагийн нэг хүн нь байхгүй болсон ч тоглолтоо хийнэ гэд Канеконоч тоосон аймгүй хоолоо иддэг. Амар их хоолоогаас удалгүй Канеконогийн өрөөнд альчуур аваачиж өгөх гээд явж байгаад өрөөнд нэг чимээ гарч шууд яваад ороход Канеконо 0-д унтсан байдаг. Даргагүй ирэхэнд Осото руу залгадаг. Осото ч нөгөө ангаахын сурвалж сурч исэн хүн штэ. Онш гэхэд хэцүүч, их иддэг өвчтөй, нойрны имийг янз янзаар нууж тэрнээс гадна бас сэтгэл зүй асуудалтай Канеко сэрж болохгүй гэдгийг мэдэж байгаа л та. Гэхдээ болж чаддгүй юм аа гэд унтдаг. Халуун юм уулгая да гэд ус буцалгаад өрөөнд наваачиж өгөх гэд явах замдаа нэг гайтай тардаг. Энэ бол нэг онц дүр биш болохоор орхилоо. Өрөөл үн ортол байдгүй харин алдарт дээвэр дээр гарцсан дуу дуулцсан шигэ байж байдаг. Тэр дуун болонгууд энэ эмэгтэй түрүүн хэлсэндээ хамтлагт байдаг. Нэг үгээр бол айдл байхгүй юу? Саяны дуусан дууг нь хамтлагт тохирохгүй гэж хэлээ. Тайзан дээр дуулуулгаас татгалзчихсан л юм байлээ. Тэрийгэ Неко тэлж Некоч яаж гутран гаргадах айдлынхоо ингээд орхих гэд менежергээ бөмбөрчнөөр тоглолт хийх зөвшөөрлөөж аваад Осотоогоос асуухад үгүй гэдэгч Неко яаж тоглуулах аргаа мэднэ. Хожигдсон ялсан нэгнийхээ хүслийг биелүүлье гэд тоглохоор болдог. 21 татах биш л дээ. Гэхдээ 21 татах гэд явчих. Неко 21 төрүүлж татаад Осотоогоор төгөлдөр хор тоглуулахаар болж Аторыг бүрээгээ тоглохыг ятгадагч чи надаар шалтгаалж тэр дуучныхаа дууг нь сонсох гээд байгаа зү. Битгий надаар шалтгаалаад байгаа гэд яваад өгдөг. Неко янз бүрийн арга ашигласан ч тэрнээс нь яаж игээд зүхтаад байсан ч эцэст нь гэхэд Некогийн хүсэл талаар болдоггүй. Атори бүрээгээ тоглож дуусаад өнгөрсөн түүхэн бас л өрсөлдөг чирнэ найз тулцсан тэр найзыгаа үзэн яддаг цүүлийн мөчтөө залгах гэж байгаад энд ирсэн байдаг. Тэгээд учрыг нь олцсон болохоор зочноо өдөж өгчгөө. Неко унтаж байхдаа зүүдлээд тэр зүүд нь ихэнд гарах өөрийгөө өгсөн дүр төрхийг харуулдаг. Ажлын ганц хамтрагч болох Аторид би хутгалуулаад энд ирсэн юм шиг байна гэд Осототой уулзах гад өрөөл хүн ортол өөрөө байхгүй болохоор нь сонирхлын татаад байсан хохирогчдын дэвтрийг нь үзтэл олон хүн алсан байхаас гадна Некогийн зурагтай хуудас байдаг. Юу ч гэсэн стресс гарахгүй болохоор буудлаас нэг охинг дагаж эхэлсэн юм л та. Ойрхон хөнгөө зам дээр түүнийг хутгалчихсан. Царайг нь зайрч чадаагүй алдсан болохоор тавгүй мэдрэмж төрөөд энэ дотроос ерөөсөө арилахгүй байна гэд бичсэн. Алсан үнэн нь угаасаа ойлгомжтой. Некоч дурсамжаа санаж дөрүүлсэн газарт нь цус хунаж амьд байгаагаа мэддэг. Осотоогоос хариулт сонсох гээд яваад очтвол гадралчихсан.
Бас энэ ертөнцид миний алсан 3 хүн гуруулаа байна гэд Некож тэрийг нь хэн гэдгийг мэдсэн Аторыг алснаа хүртэл хүлээн зөвшөөрөөд мэдээж шууд бие биенийгээ алахгүй салаад явцгаадаг. Тэгэхэд Сармагч ах Некотой уулздаг. Осото Неко хоёр гадаа хэргийн талаар ярилцаад байж байтал үлдсэн хэдэн Неког хачин юм яриад байсан болохоор олох гээд буудлаар нэг хайгаад байж байдаг. Осото яагаад Аторыг алсныг харуулхад Атори зочд буудалд ажилладаг. Бас тэрэндээ нэлээд нэр хүндтэй ажилтан байсан болохоор Осотогийн аав ээж нь Аторыг хүүхчгээл бодож англиар хүртэл ярихад нь Осотогийн уур нь хүрч ягаад би ингэж их хичээж байхад надаас илүү нэг муу ажилтныг илүү тавиад байгаа юм. Аав нь Атороо шүү хүү үтсэн юмсан гэд хэлсэн чинь Аторыг дагаж явсаар метроны буудал дээр ирж галт тэрэгний зам руу түлхээд алдсан болж таардаг. Түрүүн хэлсэн штэ Сармагчин ах Некотой уулзсан гэсэн штэ. Шалтгаан нь менежерийн өрөөнд нэг буу байгаа. Тэр буугаар буудвал там нэгддэг тусгай буу байгаа. Бууцсан хүнд нь мэдээж нөлөөлөхгүй болохоор чи юу их юм мэдэж байгаа эцтэй гэд тэр буугаа гаргаж ирээд буудах гэтэл чаддаггүй. Атори тэр бууг нь мэдээд ноцолдоод байж байтал буун дуу гарснаар Осото унаад өгдөг. Тэр буу нь болохоор угаасаа худлаа Сармагчаа ахуурсан болж таардаг. Удалгүй тамийн үүд нэгдэж Аторыг аваад явдаг. Некож өөрийнхөө учрыг мэдсэн болохоор буудлаас гарах гэж байтал цалин гийдэг цаг өгдөг. Рүүри ч мөн өөрийнхөө цагийг өгж Аторыг цалингаа авалгүй там руу явцсан болохоор цалингийн Некод өгчдөг. Явах замдаа Сармагчаа ахтай таарад ах хүү гайхалтай үзэгдэл харуулсны талархал шүү гэд хайрцаг өгдөг. Тамийн хаалгыг нээдэг хайрцаг шүү гэд өгдөг. Тийм. Гэхдээ шууд талаар гарвал эндих дурсамж нь устдаг ч гэлээ цахилгаан шат ашиглавал арилахгүй гэснээр тэр цахилгаан шатаар нь амьдын ертөнц рүү тэр тусмаа өнгөрсөн рүү буцдаг. Хэрэг болсон метроны буудлын дээр ирж тэндэх Осотог хараад одоо бүх зүйлийн учир үр дагаврыг мэдэж байгаа болохоор чамайг хүн асныг чи эцэг ихт чинь хэлвэл юу болох вэ доо гэсэн чинь Осото буцлаа гэд яваад өгдөг. Неко жараад явах гэтэл урдаас нь Осото шатны өрөө түлхээд таксигаар төрөөлж очно гэж бодсноо. Яг зөв. Чамд үзчихээр юм юу ч байхгүй мó. Тийм байж яаж намайг мэдсэн. Тэргээд ярьж байхаас гадна карманаас нөгөө хайрцаг унаад Неко жонгоолгож болохгүй гэдгээ хэлсэн ч дотор нь нууц юм байгаа юм байна гэд онгойлготол там өгтөж авдаг. Там дуунахтаа дурсамж нь буцаж ирж хинч намайг тоогоогүй гэд Некотой хэрэлдээд байж байсан чинь тийм бол чамайг тоож харахгүй хүн рүү чи ч бас тоож харахгүй байх ёстой байсан. Нүдрүүн шүхрээр зоочдаг. Тамийн хаалга хаагдахад ойрхон байсан ч Атлоо руу ирж аварснаар бүх зүйл хэвэн болгож чадснаар энэхүү айны маань дуустдаг юм аа.